Монгол Улсын засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн аж ахуй нэгж байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцлалаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа чөлөөтийн санаачлага бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50% нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл чирэгдлээс чөлөөж бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлнэ. Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцсан хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч ажиллаж байна. Салбарын хяналтын хүрээнд 112 хууль, 3603 дүрм журам, 4503 стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна. 2024-2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.